За өдрийн хиймэл хөтөлбөрийн шинэ дугаар үзэгчид та бүхэнд хүрэх гэж байна. За өнөөдрийн өдрийн хиймэл хөтөлбөртэй хамтдаа байж сэтгүүлч Болроо бүтээний хинэл нэгдэн бидний хүргэж байгаа мэдээллүүдийг хүлээн авч үзээрэй. За өдрийн хиймэл хөтөлбөр Нямка 2 үзэгч та бүхнийхээ амьдрал ах үед бас хэрэгтэй олон төрлийн мэдээллийг хүргэхийг эрхэмлдэг байгаа. За харин өнөөдөр ямар мэдээлэл мэдээллийг та бүхэн хүлээж авч үзэх боломжтой. За дараах мэдээллийн хураагуугаас хүлээн авч үзье. За өдрийн хиймэл хөтөлбөрийн өнөөдрийн та бүхэнд дэвшүүлж байгаа урай бол хотын соёл танаас эхэлнэ. Хотын соёлтой байцгаая гэдэг уриалгыг дэвшүүлэх гэж байна. Хотын соёл гэхээр их өргөн ойлголт. Ерөнхийдөө хотын соёл гэж яг тэрийг хэлнэ гэсэн нэг тийм тодорхойлолт хичнээн байхгүй ч гэсэн бид өдөр тутмынхаа амьдралд хотын соёлтой иргэн байж чаддгүй үгүй юу гэдэг бас эргэлзээтэй. Тэгээ ийм учраас үзэгчид та бүхэндээ зориулаад миний зүгээс нэвтрүүлгийн дунд хэсэгт энэ урайтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх байгаа. Тэгэхээр ямар ч байсан өнөөдрийн өдрийн хиймэл хөтөлбөрөөр Болроо бүтээний зүгээс хотын соёлтой байцгаая залуучуудаа гэсэн уриалгыг бол дэвшүүлж байгаа юм. Тэгэхгүй яг за тэгвэл хотын соёлтой холбоотой мэдээллийг бас нэвтрүүлгийн дунд хэсгээс хүлээж авч үзэх боломжтой. Харин нэвтрүүлгийнхаа хамгийн түрүүнд үзэгч та бүхэндээ нэгэн мэдээллийг хүргэх гэж байна. Хүүхдтэй холбоотой мэдээлэл байгаа. За сургуулийн өмнөх боловсрол цэцэрлэг дээр очиж энэ сурвалжлагыг бэлтгэсэн байгаа. За цэцэрлэг дээр Баянгол дүүргийн 179 дугаар цэцэрлэг дээр сайн хүүхэд аян хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа юм байна л дээ. Сонсч байсан талаар мэдээллийг. Сайн хүүхэд би сонсч байгаагүй маань. Гэхдээ нэрнээс нь харахад бол одоо хүүхдийн хүмүүжлэлтэй холбоотой юм уу сайн хүүхэд болохыг гэж байгаа юм болов уу? Тий. Яалтчгүй одоо сүүлийн үеийн хүүхдүүдийг индиго хүүхдүүд гэж бас нэг нэр томьёо өгж нэршээд байдаг шүү дээ. Тэгэхээр бас яг бидний үеийн хүүхдүүдээс одоо бидний өмнөх хүүхдүүдээс арай өөр бас болж төлөвшөж тийм хүүхдүүд бас гарч байгаа гэж сүүлийн үеийн эрдэмтэд бас тодорхойлоод байгаа. Тэгэхээр тийм хүүхдүүдтэй бас яаж харьцах гэдэг үүднээс бас ийм сайн хүүхэд аян гэсэн 60 дадлыг бас төвшүүлэх зорилготойгоор энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа юм байлаа. За дүүрэг болгоны цэцэрлэг дээр за явандаа бол зорилго нь орон нутаг даяар бас хэрэгжих зорилготой ийм хөтөлбөр байгаа юм. Тэгээ энэ хөтөлбөр яг ямар зорилготой яг хэрэгжилт нь юу байх вэ гэдэг үднээс бас дараах сурвалжлагыг бэлтгэсэн байгаа. Ингээд сайн хүүхэд гэж хэнийг хэлэх талаар одоо мэдээллийг хүлээн авъя. Өдрийн хиймэл хөтөлбөртэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Өдрийн хиймэл хөтөлбөр яг одоо 179 дугаар цэцэрлэг дээрээс үргэлжлэн хурж байна. 179 дугаар цэцэрлэг дээр яг одоо бол сайн хүүхэд хөтөлбөр аян зохион байгуулагдаж байгаа юм байна. Энэ хөтөлбөр нь ямар ач холбогдолтой, хүүхдэд ямар үр өгөөжтэй талаар сайн хүүхэд аяны санаачлагч хорлоо багштай та бүхнийгээ уулзуулъя. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Нийт үзэгчтэй бас энэ өдрийн мэндийг хүргэе. Манай үзэгчдэд сайн хүүхэд хөтөлбөрийн танилцуулахгүй юу? Ер нь хүүхдэд ямар үр өгөөжтэй юм бэ? Хизээнээс эхэлсэн хөтөлбөр лээ. За тэгэхээр сайн хөтөлбөр маань өөрөө хүүхдийг зөв хүн болоход туслах 60 дадал хэмээх энэ 60 дадлыг эзэмшүүлэхэд зорж байгаа. За тэгэхээр юу гэхээр нэг ялангуяа залуу эцэгчүүд маань хүүхдтэйгээ хэрхэн яаж ажиллахаа, юуг яаж тайлбарлаж өгөхөө төдийлөн мэддэггүй, цаг гаргадаггүй, хүүхдтэйгээ бас ярилцах нь ховор байдаг. Тэгвэл энэ хөтөлбөр маань юу юм гэхээр аливаа нэг одоо хүүхдийн үйлдэл бүхэн сайн муу зургийг хослуулан хүүхдүүдээс харилцан ярилцах. Аль нь зөв вэ, аль нь буруу вэ? Магадгүй одоо хаана гүйж харьяаж болдгийг, хаана гүйж харьяаж болдгүй, яагаад болдгүй те. Гэх мэтлэн маш олон өнцгөөс нь хүүхдтэй харилцан ярилцаж тэдний одоо үзэл бодлыг сонсохоос гадна тухайн хүүхдүүдэд тухайн нэг үйл явдлын талаар мөн чанарыг таниу мэдүүлэх, ойлгуулах учир начрын тийм ээ ярьж тайлбарлаж өгөх. Ингэснээр хүүхэд амьдралдаа мөрдөгж байгаа тухайн үйл явдлуудыг яагаад ямар учраас гэдгийг ойлгосон учраас илүү тэрийг хэрэгжүүлж ашиг тусыг хүртэх. Ингэснээр амьдралын тийм зөв одоо хөвшлийг бий болгоход
чиглэгдэж байгаа. Түүнээс гадна энэ ерөөсөө зөвхөн амьдралын зөв дадал хөвшиллээр зогсохгүй цаана нь маш одоо том үзэл санаа бас явж байгаа. Юу гэхээр энэ болгон дадлуудын ард тэр яагаад гэдгийг тайлбарсан их орноо хайрлах, бусдын хөдөлмөрийг хайрлах, багшигаа хайрлах, бүр эмгтэй чүүд октоодыгаа хайрлах хүртэл ийм үзэл санаанууд явж байгаагаараа маш онцлог байгаа тий. Тэгэхээр хөтөлбөр маань өнөөдөр бол 179-р цэцэрлэг дээр үргэлжилж байна. Ер нь аль цэцэрлэгүүдэд хэрэгжиж эхэлсэн бэ? Хөтөлбөрийн үр дүн ямар байсан бэ? За тэгэхээр хөтөлбөр маань хамгийн түрүүнд Баянгол дүүргийн 179-аас эхэлж байгаа. За Тун удахгүй Сүхбаатар дүүргийн 2-р цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 39-р цэцэрлэг гээд үргэлжлээд явах байгаа. За ямар ч тач эхний ээлжин 6 дүүргийн 6 цэцэрлэг дээр хэрэгжүүлж үр дүнгийн эцэг эхчүүдтэйгээ хамтарч одоо бид нар бас хэрэгжүүлгэн. Тэгээд үр дүнгээ одоо харж агаад яах вэ гэдгээ бас шийдвэрлэнэ. За багшийн хин гэдэг үлээ? За хорлоо багш нь өнөөдөр та нартай хамтын бүтээл хий. Тэг хүүхдүүдээ. Бүтээл хийх, зураг, наамал хийх гоё хүүхдүүдээ. За гоё. За тэгвэл өнөөдөр ямар бүтээл хийх вэ гэж багш нь тайлбарж өгье айлуу. Багшийнхаа тайлбарыг сайн чагнаагүй хүүхэд зөв хийж чадах уу хүүхдүүдээ? Чадахгүй. За тэгвэл бүгдээ амандаа нэг алим өгчөөд чихээрээ чагны төхөө. Нүдэрээ хараад чихээрээ чагны. Ам ерөөсөө оролцох хэрэг байна уу? Байхгүй шүү дээ. За тэгвэл амандаа нэг алим өгчөө. Хичээлийн туршид аманд байгаа альмаа унгаагаагүй яриагүй хүүхдүүд багшин шагны шүү. За аманд алим өгчөө. За зөвхөн багшигаа хараад чихээрээ чагны. Тэхүү. За чагны. За тэгэхээр хүүхдүүдээ өнөөдрөөс эхлээд багш нь сэрж мэдэг багштай хамтраад сайн хүүхэд гэдэг энэхүү хичээлийг цувралаар та бүхэндээ хүргэнэ. За чагнаж байгаа хүүхд байна уу? За чагнаж байна. За тэгвэл өнөөдөр сайн хүүхэд хэн сайн хүүхэд болохыг хүсэж байна? Гараа өргөөрэй. За тэгвэл бүгдээрээ сайн хүүхдүүдийн модыг бүтээе. Тэхүү өнөөдөр сайн хүүхдийн мод. За анхаараарай. За энэ мод ямар учиртай юм бэ гэвэл энэ модноос сайн хүүхдүүд цэцгэлж ургаж дэлбэлж байгаа. За мөчөр болгоно нэг хүүхэд байна. За анар байж болно, Тэмүүжин, Тэмүүгэн, тийм үү? Бүгдээрээ нэг хүүхдүүд. За та нар тэгэхээр энэ мөчөр дээр өөрсдийнхөө таних тэмдгийг наахна байна. Ойлгосноо хүүхдүүдээ? За нэгдүгээр таних тэмдэг наана. Хоёрдугаарт юу хийх вэ гэхээр энэ модны мөчөр дээр байгаа энэ 8 том навчийг харж байна уу хүүхдүүдээ? За тэгвэл энэ 8 мөчөр салаан дээр юуг наах вэ гэхээр за миний хүүхдүүд сая энэ 8 дадлыг хайжилсан уу? За энэ 8 дадал бүхий зургнуудыг хайчилж бэлтгэсэн байгаа тийм үү? За тэгвэл энэ зургнуудаа хүүхэд бүхэн өөрийнхөө хайчилсан 8 зургийг өөрсдийнхөө мөчөрний навч бүр дээр нь яах нь наах нь. За өнөөдрийн ажил ингэж ийм бүтээл бүгдээрээ хийн. За төгөлдрөө энэ сар чинээ таних тэмдэг мөн үү? Мөн. За энэ сарыг чи сайн наасан тийм үү? За тийм болохоор энэ мөчөр одоо чиний мөчөр шүү. За
За тэгэхээр төгөлдрөө миний хүү одоо энэ дадлуудыг энэ 1 сарын хугацаанд хэрэгжүүлэх нь байна. Ойлгосноо? Ойлгоод хэрэгжүүлж эхлэхээр энэ дээр шар алим зурна. Завтаастай. Тий. Парк явдаг тоосон гэхэд чи. За тэрийг дараа яриараа. За юу? Энэ хараа. Хэрэгжүүлж энэ дадлыг. За одоо энийг хараа. Энэ яаж ийн? Төгөлдрөө энэ яаж байгаа зураг вэ? Энэ хувцаа гоё ихж байна. Харин энэ яаж ийн? Энэ үгэд хувцаа яасан бэ? Ихш шүү. Ихвэг байгаа зү. Тийм ээ? За тэгвэл манай төгөлдөр хувцаа гоё ихж хийдгүү. Хаан би эрэхтэй хувцаа ихж хийдэг. За хэрэг ихвч хийдэг бол энэ дадлынхаа тойруулаад энэ навчаа тойруулаад улаан алим наах нь байна. Ойлгосноо? За өөр ямар ангидаа орж ирээд гараа угаадаг бол байн угаадаг бол улаан алим наа. Заримдаа угаахгүй тоглождаг уу? Заримдаа тоглоом руу гүйдэг үе байдгүй. Яарад? Байдгүй юу? Сайн байна. Хэрвээ заримдаа тоглоом руугаа яраад гараа угаадгүй бол шар алим наах нь байна. Ойлгосноо? Хаяада гараа угаадаг бол цэнхэр алим наа. Харин байнга тогтмол гараасаа угаадаг бол улаан алим наа. Ойлгосноо? За тэгэхээр энэ навч байж болно. Энэ араа навч болгоныг тойруулаад улаан алимаар чимэглэх болгоно. Манай төгөлдөр улам илүү сайн үгэд босон гэсэн үг. Ойлгосноо хүүхдүүд? За баярлалаа. За хүүхдүүдээ та хин гэдэг вэ? Чамаа хин гэдэг вэ? Дөрөн бэлэг. Хэдэн настай? 5. Та хэдэн настай? 5. Зөвхөн юу сурч байна? Өнөөдөр одоо ингээд багш та хэд ийм сайн үгэд гэсэн мод тарьж ин те. Энэ мод бүгдээрээ та хэд ийм өчөртэй байгаа те. Энэ дээрээс ер нь юу сурж ийн гэхлээ? Намайг яантай би таастай. Сайн үгэд гэж хэнийг хэлэх вэ? Сайн үгэд. Ураадаг хүүхдийг сайн хүүхэд гэдэг. Та хэд ороо хураадаг уу? Хураадаг. Сайн байна. Ээжтэй шалаа угааж өгдөг. Шалаа угаадаг юм уу? Ямар мундаг юм бэ? Завинда бас аягаа угаадаг. Тэгэхээр чи сайн хүүхэд юм байна тий? Би гэрээ бүгдийн зэвсэлдэг. За та өглөө босоод ороо унтахтаа ч юм уу хувцас авчиж тавьдаг уу? Тавьдаг. Сайн. Өглөөшөө өөрөө шилждэг. Сайн байна. Нүр гараа хоолоо өөртөө иддэг үү? Тий. Ээжээ би өглөө ангидаа ганцаар байсан. Ганцаараа? Өглөө би ээжээ илүүлэхгүй ган өөрөө угаацдаг. Сайн хүүхэд. За чи гэртээ юу иддэг вэ? Би ундад басаад өөрөө сэрдэг. Өөрөө сэрдэг юм уу? Ямар мундаг өөртөө сэрдэг үү? Өсөн орохдоо уйлдгүй та. Ямар мундаг дүүнэртэй юу та? Дүүнэртэй. Дүүнрээ ээж автаа дүүнрээ тусалдгүй. Үгүй яаж чаддгийг? Дүүтэйгээ тоглодгүй. Тоглодог. Саат болдог. Бас дүүтэй Google-тэй тавьж өгдөг. Дүүр Google-тэй үздэг. Ямар мундаг юм бэ? Цэцэрлэгт өөр юу сурч байна? Одоо дараа жил та сургуульд орно шүү дээ. Манай би дүүгээ зөндө орлон ээжийг хасах аваад ирэхээр би дүүгээ хардаг. За одоо багш энэ модон дээр юу хийгээрэй гэсэн? Юм наа.
Юмнаа. Бүгдээрээ сайн хүүхэд болоорой. За ороо хураадаг, ээж аавдаа тусалдаг, дүүгээ авдаг. За. Сайн хөтөлбөр энэ бол одоо яг өнөөдрөөс эхлээд манай анги дээр хэрэгжиж эхэлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд бол хүүхдүүд одоо энэ хөтөлбөрийг хэрэгжээд дуусахад бүх хүүхдүүд маань яг зөв хүүхэд болж төлөвшнө гэдэгт би бол итгэлтэй байгаа. Тэгээд одоо хүүхдүүд маань энэ дадлыг ер нь энэ сайн хүүхэд хөтөлбөр маань бол хүүхдүүдийг ерөөсөө зөв дадал, зөв хэвшилд сургах гэсэн зорилготой байгаа. Тэгээд ямар нэгэн дадал хэвшлийг хүн багасаа яг зөв төлөвшөд авчих юм бол тэр нь том болоод одоо өөрийнх нь амьдрал хэрэгцээтэй байна гэдэг үднэс бол зөв хүн л болно гэж үзэж байгаа. Ноён пиццаг түмэнд түгэ. Ноён пицца 332277. Сохо хэмжээний хэлбэр нээлттэй. Даруухан автомат. Онцгой багц шинжлэгдэж 19500 төгрөг боллоо. Sky Media. Макс Өргөө компанийн орон сууцнд бид хоёр үр хүүхэд ач зээнэрийнхээ хамт амьдэрдэг. Манай байшин бол их сайхан тохилог, дулаахан ер нь сэтгэл маш ханамжтай байдаг юм да. Ер нь тэгээд найз нөхөд ах トゥ нартай би аль болохоор л ийм байранд амьдрах хэрэгтэй шүү гэж уриалж байгаа да. Хэмэр 13 орон сууцны 2 дугаар ээлжийн захиалга эхэллээ. Макс Өргөө компани. Эцэн зармаг. Ишин дээр хонжуутай. Чихэртэй зармаг. Зүтгэртэй зармаг. Шоколадтай зармаг. Бестортой, чистортой сумором. Торта. Протеин зармаг. Хэмэр 13 орон сууцны 2 дугаар ээлжийн захиалга эхэллээ. Залуу гэр бүлүүдэд онцгойлон зориулсан ухаалаг өрөөний зохион байгуулалт бүхий 35-аас 75 м квадрат байрнуудаас та хүснээ сонгоорой. Эдгээр барилгуудад бид нэр олон жилийн барилга барих туршлага дээрээ үндэслэн улам сайжруулан сэтгэл шингэн барьж байна. Барилгын салбарын мандаалагч Макс Өргөө компани. Гарын шингэн савн Салона найрлаганда жимсний анхлан үнэрийг шингээсэн. Таны гарын арсыг чийгшүүлэхээс гадна бактери эсрэг үйлчилгээтэй бодис агуулсан. Герман технологиор үйлдвэрлэсэн гарын шингэн савн Салона. Онцгой багц шинжлэгдэж 19500 төгрөг боллоо. Sky Media. Сохо хэмжээний хэлбэр нээлттэй. Даруухан автомат. Ноён пиццаг түмэнд түгэ. Ноён пицца 332277. Үзэгчдээ дөнгөж сая өдрийн эмнэлэг хөтөлбөр та бүхэндээ 179 төгрөг цэцэрлэг дээр хэрэгжиж байгаа сайн хүүхэд хөтөлбөрийн талаар бас сурвалжсан сурвалжлагыг хүргэлээ. За харин сайн хүүхэд хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхөөр бас студид маань зочин ирсэн байна. Сайн хүүхэд хөтөлбөрийн санаачлагч, сургуулийн өмнөх боловсролын шинжилэл төрийн бас байгууллагын тэргүүн хорлоо огш өргөдөж ирсэн байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. За та бүхэнд бол нийт үзэгчдээ бас энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний ярилцлага бол ерөнхийдөө сайн хүүхэд хөтөлбөрийн агуулга, энэ хөтөлбөрийн хэрэгжээлт, ер нь энэ хөтөлбөр ямар зорилготой гэсэн тухай чиглэгдэх байгаа. Тэгэхээр ер нь анх сайн хүүхэд хөтөлбөрийг бас ер нь яагаад ямар үндслэлтэйгээр ер нь гаргаж ирсэн юм бэ? Энэ талаар яриагаа эхлэх үү. За тэгэхээр миний хувьд бол 2010 оноос хойш яг хүүхдүүдийг судлаад цэцэрлэгүүдээр бас хэд хэдэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн байгаа. За энэ хүрээнд
ингээ судалгаа, шинжилгээ хийгээд эцэг эхчүүдтэй ярилцаад хүүхдүүдийн зан төлөвийг судлаад ингээ явж байхад одоо надад нэгэн зүйл бодогцсон. Юу гэхээр за энэ нэг ялангуяа залуу эцэг эхчүүд маань хүүхдтэйгээ харилцах мэдлэггүй юм байна да. За нэг ялангуяа бага насны хүүхдийн онцлог те сэтгэл зүйн онцлогийн талаар ямар нэгэн тийм мэдээлэлгүй, мэдлэггүй учраас хүүхдтэйгээ буруу харилцдаг. Хүүхдийнхаа хүмүүжил болоод төлөвшөлд тодорхой хэмжээний одоо цаг гаргах нь хомс илүү л одоо тэр ажил, албан тушаал юу гэдгийг те арай л өөр тал руу анхаарал байх шиг хүүхдийн хүмүүжил төлөвшөл орхигдоод байх шиг те энэ болгоноос өөрийн гэсэн одоо эцэг эхчүүдэд хүүхд хүмүүжүүлэх эерэг арга барилыг олгох юмсан багш нартай бас энэ талаар хамтарч ажиллах юмсан хүүхдүүдэд багаас нь өөрийн гэсэн зөв үзэл санаатай болох юмсан зөв амьдралын одоо эерэг хандлагатай болох ийм л одоо зорилгын үүднээс энэ сайн хүүхд хөтөлбөр маань санаачлагдсан байгаа. Сайн хүүхд хөтөлбөр маань өөрөө сургуулийн өмнөх одоо насны хүүхдүүдэд зориулагдсан хөтөлбөр байгаа. Үзэгчид та бүхэн ч гэсэн сурвалжлагнаас үзсэн баг. Миний хувьд одоо болроо жишээлх юм бол сурвалжлаганд яваад ирсэн. Одоо энэ хөтөлбөрийн тухай төдийлөн мэдлэггүй байсан бол саяын одоо мэдээ сурвалжлагыг үзээд бол ерөнхий бол ойлголттой боллоо л да. Тэгэхээр хүүхдийг сайн хүүхэд болгохын тулд эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжүүлд анхаарахын тулд сургуулийн өмнөх насанд нь илүү анхаарч байна гэдэг одоо ойлголт нь тэр насанд яг хүүхдүүд маань илүү сайн төлөвшдгөө гэсэн үг мөн үү? Зүйтэй мөн. Тэгэхээр юу гэхээр хүний хөгжил төлөвшлийн бүр 70-аас 90% нь 5 хүртэлх наснд бий болдог гэж судлаачид үзээд байгаа. Боддоо бидний энэ амьдралд өнөөдөр бид нар ямар хандлагатай байна, ямар сэтгэлгээ бидэнд байна те. Магадгүй амьдралдаа яаж явж байна, ямар хэр амьдралын төлөө тэмцэж байна, магадгүй шантарж байна уу, сэтгэлийн хат маань ямар байна те. Магадгүй өөрийн гэсэн тийм зориг хүсэл эрмэлзэл байна уу, дотоод тэмүүлэл нь хэр байна. Энэ бүгд том болсон хойнд насанд хүрсэн хойнд ч юм уу бид нар энийг суулгадаггүй. Ерөөсө 5 хүртэл наснд л энэ болгон сайн сайхан зан чанар хандлагын суурь нь бий болдог гэдэг эрдэмтэн судлаачид үзээд нотлоод байгаа. Энэ үүднээс сургуулийн өмнөх боловсрол гэдэг бол маш чухал хамгийн чухал боловсрол байгаа. Тийм ч учраас нийт эцэг эхчүүд маань зөвхөн цэцэрлэгийн багш нарт хүүхдээ даатгаад орхих биш, өөртөө хамтарч одоо хүүхдийнхээ төлөө санаа тавих, хүүхдээ хөгжүүлэх, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх ёстой гэдэг энэ л уриалгыг бас олон нийтэд хүрэхийг зорьсон байна. Сурвалжлагаар яваад 179 төгрөг цэцэрлэг дээр харсан л да яг таныг тэр хөтөлбөрийн танилцуулж байгаа хүүхдүүдтэй ажиллаж байгааг харахад бол ер нь хүүхдтэй ажиллах бол их гоё тийм ээ. Тэгээ хамгийн гол нь сайн хүүхэд хөтөлбөрийн хэрэгжилт бол яг тэр 60 сайн хүүхдийн хөвшүүлсэн байх, эзэмшсэн байх тэр 60 дадлаар бас харагдах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ хүүхдүүд бол яг тэр нэг модон дээр л дадлаа хөвшүүлсэн нь алим аваад эхэлж байсан шүү дээ. Тэгэхээр бас тэр 60 дадлын тухай 60 дадлыг яаж гаргасан энэ талаараа бас та дэлгэрэнгүй танилцуулахгүй юу? За тэгэхээр энэ 60 дадал маань зүгээр ч нэг бас урсаад гараад иргүй те. Нөгөө 10 оноос хойш бас сүүлийн 4 жил цэцэрлэгүүдээр судалгаа хийлээ, сургалт хийлээ. Энэний үндсэн дээр хүүхдүүд ер нь те амьдралд нь ямар дадал хөвшүүлвэл зүгээр юм бэ гэж бодсны үүднээс эхний 60 дадлыг гаргасан байгаа. Энэ эхний 60 дадал бол өглөө босоод гэр бүлдээ эзэмшил зохих 14 дадал. Яг цэцэрлэг дээр хөвшүүлэл зохих 46 дадал гэдэг нийт 60 дадал байгаа. За бидний хувьд одоо эцэг эхийн оролцоо чухал гэдэг шүү дээ, тийм үү? Тийм учраас бид нар эхний өглөө босоод инээмсгэлж босгоос эхлүүлээд өглөөдөө сунаах, тийм ээ? За өглөө босоод бүлээ бас уудаг байх. Өөрөө бие засдаг байх, өөрөө хувцас өмсдөг байх. Гэх мэтлэн өглөө босоод хөвшүүлэл зохих энэ 14 дадлыг бид нар эцэг эхчүүд нь даатгаж өгч байгаа. Эцэг эхчүүд нь сургалт зохион байгууллаа, тийм ээ. Яагаад бид нар хүүхдэд анхаарах ёстой? Яаж энэ 14 дадлыг бид нар эзэмшүүлэх вэ? Ингэснээр хүүхдийнт нь эрүүл мэнд болоод бие бэлдэр тэ хөгжилд ямар ач холбогдолтой гэдгийг эцэг эхчүүд нь ойлгуулад хамт тэр үнэлж дүгнэх модыг бас эцэг эхчүүдээр хийх 14 дадалтай. Ингээд 14 дадлын эцэг эхчүүдээр хэрэгжүүлнэ. Харин цэцэрлэг дээр байх. Яагаад найзаагаа түлхэж болдгүй? Яагаад хоолны ширээний ард ярьж болдгүй те? Яагаад зүгээр нэг хоолны ширээний ард яриул тэгдэг гэж шууд хүүхдүүд хэлчихгээгүй. За манай сайн хүүхэд хөтөлбөрийн гол одоо ач холбогдол нь болохоор тухайн зүйлийн талаар сайн муу зөв буруу
хүүхдтэй харилцан ярилцж байгаа. Хүүхдийн үзэл санааг бид нар сонсож байгаа. Хүүхдүүдээс мэдээж хэрэг маш олон янзын баялаг бодол санаанууд гарна шүү дээ. Тэн дээр нь түшгэлж яагаад ийм учиртай юм шүү, ингэдэг юм шүү гэдгийг тайлбарлаж өгч байгаа. Таниулж, ойлгуулж байгаа, мэдрүүлж байгаа. Ийм үднээс энэ сайн хүүхд хөтөлбөр маань яг л бодит амьдрал дээр нь түшгэлцэн тий. Өнөөдөр хүүхдүүд маань ширээ тойроод хоолоо идэж гэнэ үү? Идэж гэнэ. Тэгвэл хоолоо идэж байхдаа яагаад найзынхаа хоолноос халбагдаж болдгоо? Яагаад өөрийнхөө хоолыг идэж дуусчаад бусдын хоолноос идэж одоо болдгоо гэдгийг хооронд нь ярилцуулж тийм ээ. Түүнчлэн тухайн зүйлийн мөн чанарыг таниулснараа илүү одоо бодит практик дээр нь яриад, таниулаад, ойлгуулад, мэдрүүлээд өгсөн учраас эрдэм мэдлэг болж хүүхдэд үлддэг. Ийм одоо илүү ач холбогдолтой байгаамаа тийм. Хорлоогшоо тэгэхээр надад одоо та нарын хүүхдийг зөв хүн болгоход туслах 60 дадал гэж сая одоо ярианы сэдв болсон юм байна л та. Тэгэхээр эндээс харж байхад энэ сэдвүүдээс харж байхад амьдрал дээр их энгийн юм шиг хэрнээ эцэг эхчүүд маань төдийлний хүүхдүүдтэй өдөр бүр одоо ингэж найздаа туслаарай ч гэдэг юм уу, ороо хураагаарай, хувцаа хураагаарай гэдэг нэг тийм нэрлээд байдаггүй зүйлсүүд байна л та. Тэгэхээр эдгээр одоо энэ 60 дадлыг хүүхдтэй суулгахын тулд хүүхэд хамгийн бага хэдэн настай байж ойлгодог юм. Тэгэхээр одоо миний эргэн тойронд байгаа хүмүүс ч гэдэг юм уу одоо нэг настай хүүхэд байлаа гэхэд нэг настай хүүхэд юу ойлгодیں۔ Яах вэ? Баг болчир эн чин гэж зарим хүмүүс яриад хахад зарим хүмүүс бол нэг настай одоо хүүхэд аль үжээ одоо ингээд эцэгийнхээ хэлж байгаа юмыг ойлгож ийн. Нэг настай хүүхэдтэй айлд очиход тэр нэг настай хүүхэд тэр одоо томчуудын ярианаас ойлгоод одоо өөрийгөө илэрхийлж чадчихээн. Тэгэхээр тэр нэг настай хүүхэд хүртэл одоо 10 11 сартай хүүхэд хүртэл энэ 60 дадлыг сурах боломжтой юм байна гэж би ойлгоод байна. Зүг. За тэгэхээр ямар ч тач хүний хөгжил, төлөвшөлийн хандлага тий зөв хандлага, амьдралын зөв хэмнэлийг бий болох гэдэг шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ үл яг өөрөө чи хэлгээр бүр тэр нялах няраа үеэс эхэлнэ. Бүр тэр байтугай баг эхийн хөвлөд байхаас баг одоо энэ бүх зүйлийг бид нар бодсон жаах хэрэгтэй байхгүй юу? За тэгэхээр юу гэхээр эцэг эхчүүд болохоор яг өөрийн чинь түрүүнд хэлснээр за дараал болъё. Том болохоор ойлгох үз, том болохоор мэдэх үз, том болохоор хийдэг болох биз гэж боддог. Тэгэл өмнөөс нь бүх юм хийгээд байдаг. Өглөө бүр 4 нас хүрсэн хүүхдээ хүртэл яарад байна гэж эцэг нь гутлын өмсүүлэл үдэл байж байдаг. Гэтэл тэр хүүхдийг одоо ингээд 2 3 жилийн дараа ингээд ажиглахад сургуульд орсон мөртлөө үдээс нь ингээд сул явж идэг. Нөгөө үдээсээ сайн үдэж чаддаггүй. Яагаад гэвэл эцэгчүүд нь багт нь яасан бэ? Өөрөө үдэж өгөөд өмнөөс нь бүх ажлыг хийгээд сургацсан. Тэгэхээр юу гэхээр өнөөдөр эцэгчүүд хүүхдээ баг балчир анги голоол ах юм бол таны хүүхд юм хийж сурахгүй. Яагаад тэгэхээр хүн хизээ юм сурдаг юм бэ гэхээр тухайн зүйлд өөрөө оролцож тийм ээ? Тухайн зүйлийг хийжээж бид нар сурдаг. Магадгүй эхлээд муу хийжээж болно. Тийм ээ? Гэхдээ тэрэнд нь баг зэрэг дэмжлэг үзүүлчих хэрэгтэй. Харин яваандаа тэргүүд улам бүр сайжирч илүү одоо тийм чадвартай болох юм. Тэгэхээр эцэг эхчүүд маань юу гэхээр хүний хөгжил, хүүхдийн хөгжил гэдэг бүр бага наснаас нялх үеэс эхэлдэг юм шүү. Аль болох хүүхдийнхээ чаддаг зүйлийг өөртөө нь бие даалгуулж хийхийг зорь. Хүүхдээ цаг хугацаа гаргаж өг, тийм ээ? Хүүхдэл юм чинь удна штэ, тийм ээ? Гэтэл манайхан болохоор өөрсдийнхөө хурдтай харьцуулаад яасан. Удаад дээ чадахгүй, тий? Дараа бол гэсэн ийм хандлагаар байдаг. Тэгэхээр энэ хандлагаар бид нар хүүхдээ өсгөх юм бол таны хүүхэд бусдын гар хаарсан, биеэ даах чадваргүй, өөрийн гэсэн тийм хүсэл зориггүй, сул дорой нэгэн болно гэдгийг дахин сануулъя. Хорлоогшоос хүүхэд судалдаг тийм ээ, боловсрол судлалын магистр. Ер нь хүүхэдтэй ажилладаг болохоор сурвалжлагын дээр ч бас харагдчихсэн л та яг нэг хүүхдүүдтэй ажиллаж байхад их чанга дуурдаг юм шиг байгаа тийм. Тэгээд юмыг их ингэж бит хоёртай ярьж байгаа ч гэсэн хүүхдэд тайлбарлаж өгч байгаа юм шиг ингэж дэлгэрэнгүй тайлбарлаж өг, детальчилж тайлбарлаж өгдөг. Тэгэхээр сайн хүүхэд хөтөлбөрт хамрагдж байгаа цэцэрлэгүүд. За сая бол 179 төгрөг цэцэрлэг дээр очиж сурвалжлага хийсэн. 179 төгрөг цэцэрлэг дээр хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаа. 179 төгрөг цэцэрлэг бол энэ жигчээлийн шинэ жилийн бол анхны цэцэрлэг гэсэн. Тэр хөтөлбөр бол 2014 оны бас хавраас хэрэгжиж эхэлсэн гэж байгаа. Тэгэхээр бас ямар цэцэрлэгүүдэд бас хэрэгжиж эхэлсэн байгаа. Та цаашдаа бас хамрах хүрээ юу ах вэ? За тэгэхээр өнгөрсөн хавраас эхлүүлээд Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэг, за Баянзүрх дүүргийн 129 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 39 дугаар цэцэрлэг гэх мэтлэн дүүрэг болгон дээр бас бид нэр хурц ажиллахыг эрмэлзэж байгаа. За энэ дотондоос одоо нэг жишээ хэлэхэд яг одоо түрүүнд та хэлсэн шүү дээ тийм үү? Нэг энгийн юм шиг байх юм а тий. Тэгсэн боловч бид нар бас эцэг эхчүүд төдийлөн энийг бас анзаардаггүй гэж тийм ээ. Гэтэл
Тэр энгийн юмны цаана ямар одоо маш чухал зүйлс байдаг. За нэг ялангуяа энэ энгийн болгоныг бид нэр за одоо ойлгочих байлгүй, мэдчих байлгүй гэж боддог учраас хүүхдээ тухайн зүйлийн талаар одоо наривчлан ойлголт өгдөггүй учраас эцэг их хүүхэд хоёрын дунд үл ойлголцол болж улмаар тэр нь одоо хүүхдийг зэмлэх ч юм уу, шийтгэх ч юм уу тухайн нэг асуудлыг их сурулж болж идэг. Яагаад гэвэл бид нар хүүхдэд бүр ягштал сайн ойлгуулаагүй, ягштал сайн тайлбарлаагүй, тий? Тэгсэн мөртлөө хүүхдээс тухайн зүйлийг нэхэд шаардаад байдаг. Хүүхд нь баг балчирл юмчиндээ яг төдийлэн сайн бас хийж чаддгүй. Тэгэхээр нөгөө эцэг нь голоод тий? Энийг хийж чадахгүй байхтай яад гэ. Тэгээд байхтай яад гэж гэдэг юм уу? Бас ингэ зэмэл шийтгэл хүртэг. Улмаар хүүхэд өөртөө үл итгэх үзэлтэй болдог. За би угаасаа л чаддгүй, мэддгүй, ээж намайг угаасаа загнадаг, аав намайг зэмэлдэг. Тийм ээ. Тэгвэл бид нар энэ эцэг хүүхэд багш энэ гурийн хооронд үл ойлголцол бий болохгүйгээр ямар нэгэн асуудал үүсэхгүйгээр тухайн асуудлыг яаж хүүхдэд бүрэн гүйцэд зөв ойлгох вэ? Яаж тайлбарлах вэ? Яаж ярилцах вэ? Тийм ээ. Яаж мөн чанарыг тайлбарлаж өгвөл хүүхэд илүү сайн ойлгох вэ? Яаж амьдралдаа яг хөвшил болгож, мөрдлөг болгож хэрэгжүүлэх үү гэдэг энэ л олон асуултуудыг тий одоо баг стандарт маягийн юм гаргаж өгж байгаа гэж ойлгож байна л да. Сайн мөг ялгын ном маань өөр ингэж гарсан байгаа. За тэгэхээр ном гэдэг өөрөө хүүхдэд бас маш том нөлөө үзүүлдэг юм байна. Өнөөдөр өнгөрсөн жил Баян зүрх дүүргийн 129-р цэцэрлэгийн багш отхон цэцэг багш манад хэлжээс л да. Дунд бүлэг буюу 3 настай хүүхдүүд маань ширээгээ ингээд засаад сурчлаа. Номоо хараа тий. Ширээний ирмэгт ингээд аяг шангаа тавих юм бол унгааж хагарах аюултай юм байна. Буруу юм байна. Дотгошоо тавьдаг юм байна. Халбар ширээгээ ширээн дээр ил тавьдгүй юм байна те. Муухай бохир болдго юм байна. Тийм учраас альпиткэн дээр тавих хэрэгтэй юм байна ч гэдэг юм уу те. Ягаад гэвэл энд зургаар илэрхийлсэн учраас хүүхдүүд маань тэр зураг гэдэг юм яах нь маш гүн гүнзгий нөлөөлөд тухайн зүйлийг маш сайн ойлгосон байх шүү дээ. Ингээд хэрэгжүүлж чадж байгаа ийм одоо сайхан үр дүнгууд зөндөө гарсан байгаа. Тэгэхээр ном болоод энэ хөтөлбөр маань нэлээд том ер нь үр дүнг бид нэр бас дотроо төлөвлөж тийм ээ хүлээж энэ хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа тийм. Цэцэрлэг дээр хөтөлбөрөөр хэрэгжүүлээд эхэллээ. Цэцэрлэгийн багш нар маань өөрсдөө бол угаасаа хүүхдтэй харьцаад сурчихсан, сургууль хүмүүжүүлэгч нар байдаг тийм. Яг сайн хүүхэд болгоё гэсэн одоо энэ 60 дадал хөвшлэж байдаг юм уу? Хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлууд цэцэрлэг дээр хэрэгжих нэг өөр. За тэгээд нөгөө хүүхэд маань цэцэрлэг дээр аягүй сайн ингээл аяг халбгаа хураагаад, лор хөнчлөө хураагаад байдаг. Гэртээ очиод эцэг эхчүүд маань одоо энэ 60 дадлыг хөвшүүлж чадахгүй бол та бүхний хийж байгаа ажил үр дүнгүй шүү дээ. Тэгэхээр эцэг эхчүүдтэйгээ хэр ойролцоо ажиллаж байна? Эцэг эхчүүдэд үнэхээр энэ зүйлсийг хийх хэрэгтэй шүү гэсэн дадал зуршлыг яаж өгөх юм болоо? Гэрт хэрэгжүүлэх 14 дадал байгаа гэсэн шүү дээ. Тий, гэрт нь яг эзэмшүүлэх 14 дадал байгаа. Давхар яг энэ 46 дадлыг эцэг эхчүүж бас гэрт нь яг одоо давтуулж байх хэрэгтэй тийм үү? Баримтлуулж байх хэрэгтэй. За тэр үднээс бид нар яг энэ сайн хөгжих хөтөлбөрийн хүрээндүүд зөвхөн хүүхд рүү чиглэсэн сургалт хөтөлбөрөөс гадна эцэг эхчүүд рүү чиглэсэн бас лег сургалтууд байгаа. Түүнчлэн багш нар руу чиглэсэн яаж үнэлхий, яаж дүгнэхий те бүр яг энэ 60 дадлын шалгуур үзүүлэлт болгоод багш нар болгон өөрийн гэсэн юм үзүүлэлтээр хүүхдүүдэд бас дүгнэх байгаа. Дараа нь жилийн эцэст эцэгчүүдэд бас тайлгнах юм. За хүүхд маань ийм дадлаар ийм одоо ингэж хэрэгжүүлдэг байсан бол жилийн эцэст ингэ сайжирсан байх шүү гэдгээ бас тайлангаа тавих юм. За тэгэхээр энэ хүрээнд бид нар бас давхар Монголын үндэсний ариудаатай хамтраад айл өнгөрсөн хавраас эхлүүлээд сайн хөгжих хөтөлбөрөө ариудаа нэвтрүүлэг болгоод бас цацж байгаа. Тий. Түүнчлэн сургалт лег сургалтуудад өргөн хэмжээнд бас зохион байгуулж байгаа. За үнэхээр зөв энэ хөтөлбөрийг л бид нэр дан ганц нийслэл хоттой биш тийм ээ. Үндэсний хэмжээний болох хүсэл тэмүүлэлтэйгээр ажиллаж байгаа. Энэ үүднээс хөдөө орон нутгийн багш нар маань яг одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа бол манай сайн хөтөлбөрийн талаар мэдээлэл аваад өөр өөртөө цэцэрлэг дээр хэрэгжүүлээд биднээс тэр аргачлал, арга зүй, зааварчилгаагаа аваад явах бүрэн боломжтой. Тэгэхээр бидний ярилцлагыг үзэж суугаа бас орон нутгийн багш нар, цэцэрлэгийн багш нар болон эцэг эхчүүд маань бас сайн хүүхэд болгож төлөвшүүлье гэвэл бас энэ хөтөлбөрт хамрагдаж болох юм байна. Та бүхэнтэй бас холбогдож болох юм байна, тийм ээ. Ингээд бидний ярилцах хугацааг одоо бас хугацаа давчуу байла өндөрлөх тийшээ хандж байна. Ер нь ямар ч хэлсэн бидний урилгыг хүлээж авч бас студид маань хүрэлцэн ирж сайн хүүхэд хөтөлбөрийнхаа талаар дэлгэрэнгүй ярьсан танд баярлалаа. Олон хүүхдийг бас
сайн хүүхэд хөтөлбөртэй хамруулж сайн хүүхдийн хэвшилд дадлалтад бас суулгаарай гэж танд өрөөх байна. За ерөө доторшгоо та бүхнийхээ бас ажилд өндөр амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр Викторийн хувьд ч гэсэн өөртөө залуу хүмүүс болоод ч тэрөө яг бит хоёртой адилхан үнэхээр хүүхдтэй зөв хүмүүжлийг яаж олгох ёстой юм болоо. Хүүхдээ сайн хүмүүжлтэй хүн болгох юмсан гэж хүн болгон боддог. Гисэн хідээж нэг арга барилаа олдоггүй. Одоо ийм хүмүүстэй зориулаад залуучуудаа зориулаад бас мэдээлэл өгч танд баярлалаа. Цаас цаашдынхаа нэвтрүүлгээр бас тантай хамтраад их олон зүйлийг хийж бүтэх байх гэж бодож байгаа шүү. За баярлалаа. За үзэгчтэй өдрийн хэмнэлт хөтөлбөр та бүхэндээ үргэлжлэн хүрч байгаа. Удахгүй та бүхэндээ өнөөдрийн урайтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулах болно.